2-ын 21 дугаар бодлого. Зурагт өгөгдсөн системийн ачаануудын масс нь ижлэхэн m. За энэ хоёр ачааны масс ижлэхэн 100 г учраас яг шууд хоёр массыг нь шууд m-ээр тэмдэглэж байна. 100 г буюу t-ны 1 кг. За. Налуу хавтгаануудын хэвтэй чиглэлд үүсэх өнцөг альфа нь 60 градус, альфа нь 60 градус, бета нь 30 градус. Ачаануудын налуу хавтгад үүсэх үрэлтийн коэффициент тэнцүү t-ны 2 бол ачаануудын хурдтгал ба утасны татах хүч t-г ол гэсэн бодлого байна. За, энэ хоёр ачаа хоорондоо утсаар холбогдсон учраас ижил хурдтгалтай хөдлөнө. За, бүгдээрээ энэ хоёр ачаагаа зүүн тийш явна гэж хөдлөө. Өөрөөр хэлбэл энэ бие маань ийшээ а хурдтгалтай хөдлөнө гэсэн үг. Харин энэ бие маань ийшээ а хурдтгалтай хөдлөнө гэсэн үг. За, энэ нэгдүгээр бие үүсэж байгаа хүчийг бүгдээрээ зурж тэмдэглэе. За, хөндийн хүч mg, хөндийн зүгээс нь x доошо mg. Налуугаас үүсэж байгаа реакц хүч n1 нь x дэшээ. За, энэ бие ийшээ хөдлөх учраас хөдөлгөөний эсрэг өртөөж бие ба налуу хавтгай хооронд үүснэ. Энийг F1 гэж тэмдэглэжээ. За, усны татах хүч T ишээ. За, энэ бүх хүчний нийлбэр нь m a ишээ байх болно. За, бид нар налуу хавтгай дээр биеийн хөдөлгөөнийг динамикаар судлахдаа хөндийн хүчээ налуу хавтгад перпендикуляр болон налуу хавтгад x дарж байгаа болон налуу хавтгаанд дагуулсах гэсэн ийм хоёр хүч болгож задалдаг. За, энэ альфа m чинь энэ альфа байна. За, энэ бол тэгш өнцөгт гурвалжин. Тэгш өнцөг гурвалжингийн гептнууз нь mg. Харин энэ катал налсан катыг ажиллахаар гептнууз mg-гээ өнцгийн косинусаар үржүүлж болдог. За, энэ альфа m чинь энэ өнцөг альфа. Тэгэхээр энэ альфагийн эсрэг багш кат энэ яаж болох вэ гэхээр гептнууз mg-гээ синусаар үржүүлж олно. За, энийг бол тэгш өнцөгтэй харьцаагаа мэддэг хүүхдүүд амархан олох боломжтой. За, одоо тэгээд налуу хавтгад перпендикуляр хөдөлгөөн хийхгүй учраас налуу хавтгад дарж байгаа n-ийн хүч нь эсрэг хүч mg косинус альфатаа тэнцүү. За, тэгэхээр өрөлтийн хүч нэг нь өрөлтийн коэффициентийг үрждэг нь n-ийг буюу шууд өрөлтийн коэффициент mg косинус альф болчихно. За, тэгвэл энэ бие налуу хавтгаанд дагуулсан учраас тэгвэл m a тэнцүү. За, энэ налуу хавтгаанд дагуу хөдөлгөөнд бие оруулж байгаа учраас энэ хүч. За, тэгвэл mg синус альф хасдаг нь хөдөлгөөний эсрэг хүч нь өрөлтийн хүч нэг, усны татах хүч энэ хоёр хүч байна. За, тэгвэл өрөлтийн хүч нэг нь шууд дээдлийнхаа энэ тамигаа шууд орлуулж өрөлтийн хүч дээр болцсон шүү дээ. Тэгвэл өрөлтийн коэффициент mg косинус альф хасах нь t болж байна. За, энэ тэгшлийг төр орхиж. За, энэ нэгдүгээр бие. За, энэ хоёрдугаар бие. Хоёрдугаар ачаа гэсэн. За, энд болж байгаа хүч нэг зуръя. Хөндийн хүч mg, хөндийн зүгээс нь x доошо. За, усны татах хүч t. За, энэ би налуу хавтгад босож хөдөлгөөнөөс гурвалсахыг өрөлтөөч F2 гэж тэмдэглэжээ. За, налуу хавтгаас үржлэх реакц хүчийг нь N2 гээ. За, энэ бид усны татах хүч N2 реакц хүч өрөлтийн хүч 2 mg гэсэн дөрвөн хүч үүснэ. За, энэ дөрвөн хүчний үйлчлэлээр энэ би налуу хавтгад хөдлөн тэгвэл нийлбэр хүч нь ma ишээ байх болно. За, налуу хавтгадаар биеийн хөдөлгөөнөөс судлахад бид нэр хүчийг нь хөндийн хүчийг хоёр задалдаг. Налуу хавтгаанд дагуу мөн налуу хавтгад x дарж байгаа гэсэн хоёр прогресс болгож задалдаг. За, энэ өнцөг бета m чинь энэ өнцөг бета болно. За, энэ өнцөг бета m чинь энэ өнцөг бас бета болно. За, тэгэхээр бетагийн налсан катыг яаж олох вэ гэхээр энэ гептнууз mg-гээ косинусаар үржүүлнэ. mg косинус бета гэсэн үг.
За энэ бол энэ альфа үнцгийн эсрэг хатдаг гэж болохоор гипнозыг нь өөрөлд МЖ-г нь үнцгийн синусаар үржүүлж эсрэг хатдаг болдог. За нэгдүгээр биетээ ижлэх яг хөө энэ би налгатад орж байгаа энэ хоёр хүч нь эсрэг чиглэсэн МЖ косинус бета гэсэн үгтэй тэнцүү. Үлтийн хүч 2 нь үлтийн коэффициентийг үүсгдэг нь n2 буюу n2-ыг дельтагаа нэрээр оруулчих юм бол үлтийн коэффициентийг үүсгдэг нь mg косинус бета болчихно. За тэгвэл нийлбэр хүч m-ага олъё. За m-ага шууд энд өччихье. m a тэнцүү. За энэ бол энэ усны татах т хүчний үйлчлэлээр налан автахад хөдөлгөөн тэгвэл t-гээс хасдах нь хөдөлгөөний эсрэг mg sinus beta үлтийн хүч f2 байна. За хөдөлгөөний эсрэг хүч хасах нь mg sinus beta хасах нь үлтийн хүч 2-ыг бид нар энд олцсон. Энийгээ шууд ашиглая. Үлтийн коэффициент mg cosinus beta ийм болчихно. За тэгэхээр энэ хоёр тэгштэглээ систем тэгштгэл болгоё. За бид нар систем тэгштлээ зохиож бичсэний дараа тэгштэглээ ботхоос өмнө тэгштгэл яаж бодвол бидний олгож байгаа тэгштгэлийн хариу амархан гарах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. За энийг бол одоо бид шууд нэмэх аргаар бодож болно. Нэмэх аргаар бодох юм бол энэ хоёрын нийлбэр 2ma болно. За дээдлийн тэгшэл доолны тэгшэл нэмчих юм бол тээгүүд хураагдана. За тэгээ бүгдэнд нь mg байгаа учраас mg бүгд хаалтнаас гаргачих. mg-г хаалтнаас гаргачих юм бол синус альфа эндээс синус альфа үлдэнэ. За эндээс болохоор хасах нь дараагийн үлдийн коэффициент косинус альфа үлдэнэ. За энийг хэлж. За харин эндээс яг хасах нь синус бета үлдэнэ. За эндээс хасах нь үлдийн коэффициент косинус бета үлдэнэ. За хаалтаач. За эндээс массууд нь хураагдаад хурдтгал А тэнцүү юу гарч ирэх вэ гэхээр за шууд хурдтгалаа бичих юм бол А тэнцүү G хуваах нь 2 хаалтан дотор синус альфа хасах нь үлдийн коэффициент косинус альфа хасах нь синус бета хасах нь үлдийн коэффициент косинус бета гэсэн томьёо хариу гарна. За энд яг G-ийн хооронд бид нар 981 энэ альфа ч нөрөө 60 градус өрөөл синус 60 хасах нь үлдэх коэффициент t-2 үүсгэн косинус 60 энэ хасах нь синус 30 үлдэх коэффициент үүсгэн косинус 30 гэж яг бүх тоо өглөө орлуулаа бодох юм бол энэ хоёр биеийн хөдөлгөөний хурдтгал нь А тэнцүү тэг 145 м/сек квадрат гарна. За бид нэр одоо усны татварч болно. Усны татварч яаж болох вэ гэхээр бид нар хурдтгалаа олцсон байгаа. Хурдтгалаа олцсон учраас энэ хоёр дахь тэгштэглээс шууд бид нар Т-гээ олж болно. За Т-гээ олчих юм бол Т тэнцүү усны татварч Т тэнцүү МА нэмэх нь МГ хаалтан дотор синус бетагаас бетадаар нэмэх нь үлдийн коэффициент косинус бета гарч ирнэ. За эндээс бид нар хурдтгалаа олцсон байгаа. Босод бүх өгөгдөл өгсөн учраас тоон өгөгдөлд оруулаад усны татварчны тоон шийдийг болох юм бол Т-г авны 7 ньютон гэсэн хүч гарч ирнэ.